его устал. Ой, за ер нь ингээд түүхэн дэв штэ. Одоо ямар ч түүхээс ер нь хүн төрөлхтний түүхэнд шаал өөр юм хийж чаад нэг өөр юм хийгээд. Зөв ер нь бид нар ч гэсэн одоо өдөр тутамдаа тэгдэж штэ. Яг үндэ хүнлүү уцаар ярих гэжсэн гинт нэг юм өөр юм хийгээд яваад ер нь юу ихчлээ гэх нэг мартаад нэг хөврөө явдсан штэ. Тэрэн шиг би яг өнөөдрийн сэдвээ бодсон байхгүй. Шаал өөр юм ярих гэж бодож ирсэн аа. Нэрээ юу илээ гэж явсараад яг миний ярихчаа сэдв ч гэсэн нэг юм юм болцсон зөв. Окей, за тэгвэл бүр анхны одоо нэг ахимчдын үе ягаа штэ бүр ингээд 15 6 дугаар зууны үед. Тэнгүүд би яг энийг ханаас бүр хамгийн их уншиж ирсэн мэт нөгөө химийн элементүүд хэрхэн нэгдсэн бэ гэдэг бүр нэг юм гоо шар ном бидэж 70 60-д оны. Тэгээ тэр номон дээр ингээд гарч ирсэн ангил нөгөө фосфор элементүүд байгаа хгүй одоо энэ минь биш тэ. Тэгээд фосфор элементийг бүр анх хизээч хинч одоо кинэж олъё. Фосфортдаг элементүүд гэж юусоо бодоагүй. Ерөөсөө л тухайн үед чинь нөгөө бүх алхимичдын зорилго чинь нөгөө алт гаргаж авах шүү дээ. Философийн чулуу алт гаргана гэл. Тэгэл тэгсэн чинь ингэж бодсон ба нэг одоо нөхөр зөө. Тэр нөхрийн нэр бол нэг Хендинг брэнд гэдэг нэртэй. За энийг ч ахаа марцчихлаа. Тэр нөхөр болохоор хүний шээс чинь одоо тэр чигтээ ингэж бидний одоо нэг амьдралын гарч ирж байгаа юм ялгаруулсан нэг процесс шүү дээ, тийм. Тэгвэл энэ хүн чинь өөрөө яг энэ амьдралын хамгийн гол бас зүйл юм чинь хүний биеинд бас алт тодорхой хэмжээгээр агуулгаддаг гэж бодоод бүр асар их олон хүний шээс цуглуулад амар завхан заяа. Тэгээд тэрийгээ бүр ингээд одоо нэг бейсменттэй ингээд айгүй ихээр нь ингээд цуглуулж ингээд нөгөө бөөн дистилляшн аппарат энэ төр ингэж байрлуулангуудаа маш удаан хугацаагаар ингээд буцалгасан заяа. Тэгээд ингээд одоо хадгалаад буцалгаал ингээд байгаа л гэсэн заяа. Тэгэл нөгөө мэн нөхөр чи ерөөсөл за шээс шар өнгөтэй юм чи эндээс ер нь яаж игээл алтуулна гэж бүр найдаад байгаа шүү дээ. Бүр ингээд яах вэ бол гээд явж яснаа мэдээж алтуул болоогүй амар сони юм болсон зөө. Тэр нь ингээд орой ингээд одоо бас тэр хүний чинь хувьд лаборатори шүү дээ. Орой ингээд харахад гэрэлтэй тэгсэн үү шээс чинь. Тэг ингээд гайхаад за алтыг болох гээд байна да гэж яваад исэн чинь явж тэр нь нөгөө удаан хугацаанд хүчил төрөгчтэй уралд орсоор хагаад ийм одоо фосфортдаг ийм элемент шинж чанар үзүүлчихсэн байхгүй. Тэгвэл хүний биед чинь бас нөгөө тодорхой хэмжээгээр маш бага фосфор агуулгаддаг. Тэгээд илэрч ихсэн гээд. Тэгээд энэ нь ингээд явсаар ингэж фосфортдаг ийм одоо элемент тустай байд юм ингээд олсон. Тэр хамгийн ихний мэдсэн зүйл нь бол хүний шээснээс. Тэр нэг юм амар гоё нэг юм шидийн мэдрэмж байсан баг. Тэр magical буслаал байсан чинь нэг оройн гэрэлтэж мөрөлдөөл. Тэгэл алтуулчлаа л гэж бодсон шүү дээ хүн чинь бол. Тэр бас галз. Тэгээ ер нь бол алхимчдын бас айгүй бидний баярлах ёстой зүйлүүд бол зөндөө идэм билээ. Тэр хүмүүс ч юм бол уулын хөөрх яг л алтаал гарах гээд байгаа боловч яг ер нь бол яг энэ химийн салбарын хамгийн анхны олон элементүүдийг бол ийм сонирм байдлаар олоод нийцэн. За тэнгууд мэдээж нөө бидний хамгийн алдартай шууд он цагийг наашлуулах юм бол одоо хамгийн анхны антибиотик байгаа шүү дээ. Пенцлин. Пенцлинийг ч гэсэн бас яг тийм пенцлин нэ гэж бол бас мэдээж нээгээгүй. Одоо тэнгууд тэр яг судлаач байгаа ангаргаас идэв юм. Царайн мөрийг харагдаад байна. Ши стөл. Тэгвэл бас яг үндэ зүгээр тэр айгу муу судлаач байгаа хгүй яг үнэндээ. Яа тэгэхээр одоо шил саваа маш сайн ариутгаж цэвэрлээгүй. Тэнгүүд зүгээр ингээл нэг өдөр ингээл нэг бактери ингээл өөрөө судлаа явж ирсэн те ингээл янз янзын бактери одоо үед E. coli гидсний сахамцарч. Тэгээ ингээ байжсэн чинь нэг өдөр одоо нэг мөөгөн цэрцсэн нөгөө юу Petri dish нь. Тэгээд одоо жирийн хүмүүс бол бараг л зайлзал миний судалгаа бүтлгүүцчлээ гэж угаа цэвэрлээ дахиж чинээр нь штэ. Тэг чи мань нөхөр болохоор гэд дахиад нэлээ одоо ажиглаа харсан байгаа байхгүй. Тэнгүүд явж тэр пенцлин гэдсэн ургамлынх нь одоо тэр мол буюу тэр мөөгөн цэр аа штэ. Тэр нь яг тэр авийнх нь 90 тойронд байсан бактери нь өгцөн байсан. Байхгүй болцоо одоо ингэ нэг юм стен буюу юм тойрог үсгээд байхгүй. Толб үсээ. Тий. Тэнгүүд нь юу вэ? Миний бактериуд баг яг өгчөв те. Тэгээд явж тэр нөгөө моолдоо ахиж айгу гоёор ингэж өсгөрлөөд тэгээ нөгөө янз янзаар ингэж нөгөө нэг одоо туршилтаа хийгээд те. Яг дам бактеритай пенцлин одоо яг тэр юутайгаа. Тэр нь гэхдээ яг пенцлин биш. Ямар нэртэй ургамал арай өөр нэртэй ургамал гэдэг юм аа. Пенцлин үү? Үгүй нэг ургамлын нэр нь арай өөр. Би яг нөгөө хичээл дээр бол орж исэн хөвгтөдтэй. За ямар тааш нэг тэгэж нээжсэн байхгүй. Мөнгөний төрлийн ургамал юм шиг. Мөөгөн цэр. Тийм. Тэгэхээр ингээд юу гэх бас л амар санаанд байхгүй тэрний гацтай ч юм шиг. Гэхдээ саяны энэ алхимч ч бай, манай Александр Флеминг ч аль нь бүр төлөлийн сониуч хүмүүс байгаа байхгүй тий. Яг яаж гэдгийг мэдэхгүй ч гэсэн ямар нэг аргаар ямар нэг юм болно гэж бодоод хийгээд байсан нь. Тэгээ одоо за тэр фосфортдаг материалыг яг хүн төрөлхтөнд яаж амар хэрэг болсныг бид нэр
Яг мэдээж амар хэрэгтэй шүү дээ. Тэр нь яг одоо чинь Александр Флеминг ч юм бол одоо ингээд дэлхийд даяар хэдэн 100 сая хүнийг бол аварсан тийм хүн баадаа шүү дээ. За тэгээд байн чинь 20 оны судалгаагаар бол 200 сая гаруй хүнийг аварсан. Тийм. Тэгээд мэдээж энэ судалгаа чинь цаашлаад антибиотик буюу бактерийг устгадаг зүйлийг антибиотик гэх болоод тэгээд антибиотикийн одоо асар олон төрөл болоод эхэлсэн байна шүү дээ. За тэгээд эндээс гадна жоохон азгүй юм шиг бас нөхдөд байгаад байгаа маа. За та хоёр юу н Бэл лабораторийг сонсч ирсэн үү? Ямар юм? Бэл сонсч ирсэн. Тэгээд би яг ингээд дипломын ажил дээрээ яг Бэлийн лаборатори гэл тэгэл шокли гэл юм алтартай зөө. Тэгээд шоклигийн хууль гэж хүртэл байгаа зөө. Шоклигийн хууль нь болохоор өөрөө ингээд одоо эртээ хүртэл ярьжсэн да нөгөө нэг квант түнэл хийдэг гэж ярьжсэн шүү дээ. Тэнгүүд чи одоо нөгөө электрон яаж энэ потенциал энергитэй газраас ийшээгээ ингэж дамжих уу энэ гэл. Ер нь бол яг энэ электроны одоо судалтын салбар чиглэлийн хувьд бол энэ Бэл лаборатори бүр хамгийн амар супер зэ. А тэгтээ тэднийх бас тийм анханасаа супер бол байгаагүй байхгүй. Тэднийх анханасаа зөвхөн юм одоо 60 доо юм уу хэдэн юм бэ? 70 оны сүүл, тэг 60 оны сүүл хэр чинь яг 50-60 оны сүүлд яг нөгөө тухайн чинь амар том юм утасны яг утас биш харилцаа холбооны юм төхөөрөмжүүдтэй болсон. Гэхдээ одоогийнх шиг бид нэр ингэж байна уу шууд ярихгүй шүү дээ. Нөгөө асар олон ингэж юм дамжуулагчаар одоо би жишээлбэл Монголоос хаа байсан Солонгос руу Нью-Йорк руу явлаа гэхэд амар хэцүү тэр ингэ зам юунуудыг ингэж яваад тэнгуү тэрэнд нэг юм вакуум туб хэрэгтэй дүүсэн гэж байхгүй. Вакуум туб. Тэнгүүд тэр вакуум тубын ингээл амар том хэмжээтэй болохоор ингээл яах вэ гэл янз дээр оролдож ингэж явж ийснэ санаандгүй байдлаар амплифайерыг нээсэн. Одоо уулнууд мэдээж вакуум туб ашиглаж байгаа зорилго чинь тэр бидний нөгөө нэг одоо хоорондын ярьж байгаа тэр долгионыг мэдээж нөгөө ихсгээд дараагийн газар руу ингэж дамжуулж байгаа байтал санаандгүй байдлаар яг транзистор ингэж ажиллаж болох юм байна гэдгийг нийцсэн юм уу? За яг яаж нөгөө вакуум туб гэдэг нөгөө одоо ер нь хамгийн анхны компьютеруудыг ашигладаг байсан юм уу? Амар том хэмжээтэй балк хэмжээтэй. Тэнгүүд тэгвэл бүр транзистор гэж ийм жижигхэн зүйл болгоод энэ транзисторын чинь өөрөө нөгөө ажиллах шинж чанар нь яг нөгөө хэрэгтэй үедээ электроноо явуулаад хэрэггүй үедээ ингэж бас тусгаарлах юм байна. Ийм 3 диодтай юм хийжлэх юм байна гэдэг нэгэд эхэлсэн. Тэгэхээр тэрнээс хойш Бэл лаборатори бол юу гэх юм транзистор, хагас дамжуулагч гэдэг бүхэл байж болох электрон төхөөрөмжүүдийн бүр хамгийн том суурийг нь зөвөр 60-70 оны сүүлд ингэ бүүн болгоо ийцсэн. Тэгэл тэрнээс хойш чи дан ганц нөгөө юу ч биш. Одоо зурагтны технологи заяа. Зурагтны технологи LED. Гэтэ хамгийн анх LED байгаагүй тий. LCD тэгээ юу юм бэлээ шүү дээ. Хамгийн шилдэг нь LED бас биш юм бэлээ шүү дээ. Явж юу? Тий. Одоо ер нь ингээ нэг юм бүгдээрээ нэг юм quality-нд тулаад байгаа. Бүх төрлийн дэлгэцнүүд LED-нүүд, LCD-нүүд, QLED гэж гэдэг юм уу. Аль нь ингээ зэрэг хөгжөөд одоо бид нэр амар буруу би бол амар буруу гэдэг байсан байлээ. LCD-ийн суг байж байгаад LED-ийн гараад ирсэн гэж бодож байсан чи одоо ч гэсэн LCD-ийн бүр хөгжөөд LED чигээ болж болцсон. Тэгээд амар сонин төрлийн зургатнууд байд юм байлээ шүү дээ. Нөгөө ямар нэлээ өвлээд нь жилүү QLED нь илүү тэр нь бүр юм байгалийн өнгийг гаргахын тулд бүр байгалийн одоо юм чулуул газ ч гэдэм үү те нэг юм атом молекулуудаас одоо ингэж өдөөгдөж тэр гэрэл нь гэж гардаг. Тэгмэд тэр жишээ нь жинхэнэ харамгийг гаргаж чаддаг гэж байгаа байхгүй. Тэгэхгүй одоо LED ч юм уу те LCD ч юм уу болохоор хар өнгийг гаргах нь жоохон аль нь нэлээ жоохон асуудалтай. Хар өнгө гэдэг чинь яг үндэ ямар ч өнгө гаргахгүй байхсаа тэр нь жоохон асуудалтай байдаг ч юм уу те. Тэгэнгүүт яг жинхэнэ байгалийн өнгөийг LCD-г нь хамгийн хуучны технологи гэж боддог шүү дээ. Ус айл болгон л нэг юм LCD зурагчтай байж байгаа л LED аваад өлээд аваад тийм л юм бэл. Тэгээд Бэл лабораторид болохоор бүр ингээд яг тэр транзистор хагас дамжуулагч гээд бараг бүгднгийнх нь шахуу юуг нь эзэмшдэг. Нөгөө Нобель моблийг авч исэн. Тэгээд бүх патентуудыг эзэмшдэг. Тэгээд нэг сонирхолтой юм болохоор яг надад нөгөө юу шиг санагдсан байхгүй юу? Нөгөө Элон Маск энэ байсан нөгөө гангстер бүлгэмч юу лээ? Гангстер ч яхаа нөгөө амар PayPal-ийнхан яг одоо юу нэг юм групп байж байгаа тэндээс нөгөө хамгийн дэлхийн томчууд ингээ үүсчихсэн шиг яг Бэл лабораторийнх надад тийг санагдсан. Бэл лабораторид байсан баг хүн болгон шахуу Нобель прайз авсан. Тэгээ одоо ч гэсэн яг тэр нь ингээд бүр ингээд маш амар юм амжилттай явдаг. Тэгэхээр ер нь бол ямар ч одоо та хэд ингээл нөгөө хагас дамжуулагч транзистор өөр юу гэдэг электрон ингээд ямар нэг юмны пепер уншаал явангууд эхний референс хөөж явсараад яг тэд нар дээр л очдөг. Тэгэхээр яг л анхны загалмайлсан хүмүүс нэг байхгүй. Нэг референс өгдөг гэсэн чинь надад нэг зүгээр юм сайн юм санаанд орчлоо.
нэг юм юу байгаа байхгүй юу? Челленж юм уу юу гэх юм? Одоо шинэ англи хэл дээрх байгаа юунуудыг Википедиагийн пэйжүүд байгаа шүү дээ. Ямар нэгэн пэйжээс ороод линкнүүд эдээс зэрэг явуулах юм бол эхний цэнхэр линкнүүд эдэн шүү дээ. Одоо жишээ нь зурагтны тухай гарч ивэл LED-ийг үл эхний линк За тий. дараад яваад бай заяа. За. Тэнгүүд ингээд ямар пэйжүүд рүү өсөрснийг бид нар тоолоод байл та. За. Тэгэнгүүт хамгийн их тулж очдаг нэг линк гарч ирнэ дээ. Тэнгүүд одоо жишээ нь англи хэлэн дээр knowledge байдаг ч юм уу те. Өөр хэлэн дээр одоо юу ч байдیں۔ Humanity байдаг ч юм уу. Тэгэнгүүт зөвөр нэг тэндээс юм таамаглал үүсгэж болохоор байгаа байхгүй. Одоо хэлнээс нь таамаглаад тухайн хүмүүсийн одоо ёс зүйч гэдэг юм уу сэтгэлгээний хувьд хамгийн чухал зүйл яг юу үзэж юм хэр хөгжсөн. Тий. Тэрийг тэгэж харж болох юм байна гэдэг нэг бичлэг байсан байхгүй. Тэгээ би яг бодоод яг монгол хэлэн дээр энийг хийж үзүүлэх сонирхолтой юм гарч магадгүй. Тэгээ монгол хэлэн дээр ч гэсэн Википедиас гэж хөгөөд юу нь явбал уу? Тий. Тэрийг ингээд таалаад явбал. Гэтэ ямар сонирхолтой би буруу ойлгочихоо зөв ойлгочихоо. Knowledge гэдэг үг хамгийн их давтагдсан гэдэг утгаар уу эсвэл knowledge гэдэг хамгийн анхны үгнээс задраад ингээд тайлбарлагдаа явсан гэдэг утгаар уу? Одоо чинь ангаргот гэдгээс ангаргот дээр нэг Википедиа байл л да тий. Ангарготоос одоо инженер гэдэг линк хамгийн ихэнд байсан гэж бодъё л та. Тэгвэл инженер л өсөрчин. Гэтэ инженерээ нэг гэж тоолчихно гэсэн. Дараа нь магадгүй өөр инженерээс ядагч өөр цэцэг гэдэг рүү өсөрдөг ч юм уу тий. Тэр болгоо ингээд тоолоод яваад байл. Тэгээд янгууд хамгийн их тоо гарч байгаа одоо пэйж гэх юм уу? Тэр гэдэг чинь ер нь бол хамгийн их ашиглагддаг бас нэг талаараа үг. Тий. Тухайн одоо концептыг тайлбарлах. Ер нь л бүх зүйлийг тайлбарлахад тэр үг одоо тэр үгсийн санд амар их ашиглагдаж байгаа гэх юм. Тэнгүүд сонин үгнүүд бас байсан юм аа. Knowledge гэдэг нэг байсан. Тэгээд одоо нэг юм өөр чинь нэг тиймэрхүү төрлийн нэг хэд үгнүүд байсан. Мэдлэг гэдэг төрлийн. Ер нь мэдлэг ойлголт гэдэг үгнүүд яг болно. Тэнгүүд зарим хэлэн дээр болохоор нэг юм humanity гэсэн утгатай үгнүүд нь айгүй гарч ирдэг юм. Сонирхолтой энэ тийм монголын дээр нэр яг юу байх юм бэ? Харин тэр нь бас зүгээр таамаглах үг ч орж ирэх байх юм. Чингис. Монгол хэлэн дээр амар их өв соёл моёл байх юм бол магадгүй л бас нэг талаараа. Тэнгүүд одоо нэг бидний Википедиа дээр байгаа ямар юмнууд байна гэдгээс амар хамаарах гэдэг. Википедиагийн яг Монгол хэлтэй юмнууд бас тэмж хөвшилтэй тий. Тулаа гацчихдаг шүү дээ. За тэгээд бэлэх хол нэг тийм байла. Тэгээд бас нэг амар сонирхолтой нөгөө хамгийн анхны одоо нөгөө юм гой бидний амьдрал нөгөө хэрэгтэй ингээд бүтээл одоо нээлтүүдийн цаана босон зүйлүүд одоо жишээлбэл шахны лентийг нийцсэн үний төгийг мэдв үү? Сонсож ирсэн үү? Яагаад нийсэн вэ? Тэр гэтээ би энийг бол яг судлаагүй шүү. Зөв сонсож ирсэн нь болохоор нэр ямар сонирхолтой тий. Бидэрт бүр амар хэрэгтэй зүйл. Тэгээд эргээд бодонгоо тэр хүн яг яаж нийсэн бол гэхээр амар тэнэг санагдаад байна. Тэр нөхөр нь юм ч илүү нэг жоохон нэг тим чиглэлийн үнзээ. Эхнэр нь ингээд амар хоол хийж захта гараад үсээд идэв гэсэн. Тэнгүүд нөхөр нь ингээд амар нөгөө маарлаар ингээд боож мож өгдөг байсан юм уу мэдгүй. Тэгжээс нь ер нь ингэж яхаар нэг наалтай гэмтэй болгоо энэ төргээл хийжсэн гэж би сонсож байсан байхгүй. Тэгээд би яг тэрийг бас бодож байсан. Одоо ингээд гэртээ ингээд бодож шít. Ингээд үгүй ер нь энэ пэйжийг бүгд л мэддэг те одоо микровейв өвөн те. Бүгд л ашигладаг. Энэ яг яалаа гэж бодоод. Тэгэл хүүхэд байхдаа ч гэсэн ингээд ер нь пэйж амар сонирхолтой санагддаг. Цаг ингээд дараад яачдаг ингээд харангуут зарим юм пис пас гээл те. Дотор нь одоо нэг би бүр жоохоо тэрцэлдэг байсан байхгүй. Нэг юм ингээд байна гэж боддог ч юм уу те. Энэ харагдахгүй нэг юм амар юм туяад байлгаа ингэдэг гэж бодоод амар айдаг. Тэгээ би саяхан бас заас нэр микровейв яасан болоо гэдэг нэг зүгээр л санаандгүй сониучлаад тэгсэн чинь тэр хүн болохоор нэг магнетрон энэ юм судалтын нэг хүн байсан байхгүй. Тэгээд санаандгүй яг тэр нэг юм төхөөрөмжийн хажууд байж байгаа. Карманд нэм шоколад байсан байхгүй. Хайлж. Тэ. Тэгсэн чинь шоколад нь тэр карманд дотор нь хайлаад юу юм чи яага хайлч үгээр. Тэгснэ хүү шин чин одоо юу гэх ямар ч зүйлийг ингэж хайлуулдаг шидтэй юм бол гэж агаад дотор нь өстө жинхэнэ нөгөө анх эрдэн шиш хийж үзсэн байгаа. Янз янзаар ингэж юмнууд хийгээд ингээд юм бэлэн болох юм байна. Их дулаанд үеийн яг туршил хийж байгаа юм үстэй. Тий. Ямар ч зүйл нөө хоол халаах зориултаар хий биш те. Шаал өөр тэр чин бүр юу вэ? Радар технологи бүр дайны технологийн үед баахгүй биш ээ. Дэлхийн дайны 2 дугаар үед яг тэр ингээд радар технологи хөгжүүлэхтэй болгоод тэр магнитро явжсэн гинт зүгээр бидний одоогийн өдөр болгоны галтгоонд ингээд байгаа хэрэглээг нийцсэн гэхээр.
Гэтэ бас амар юм зэгүүн дайны нөхөр ээжнэ гинт одоо өдөр болгоё колтооны хэрэгслийг бас нээцэг гэхээр аяа сонирхолтой санагдаад байна. За тэгээд энийг магадгүй сайхны арай сайн мэдэх болов уу гэж бодоод та. Одоо нөө сансрын богино долгионы нэг юм радиац байгаа шүү дээ, нэг юм чимээ. Одоо тэрийг анх ингээд илрүүлэхэд дэвсгэр цацраг гэдэг. Тий. Тэнгүүд тий background radiation гэхэр чинь тийм ээ. Тэгвэл энийг болохоор би тэр анх нөө Bill Bryce-ны том номноос уншижсэн байхгүй. Амар азгүй түүх заяа. Тэгээ хоёр нөхөр тэрийг ингээд судлах гал ингээд янз янзаар нөгөө юм юугаа антенна байрлуулаад нөө калибрейт хийгээд өөрчилж үзээл тэгж жагаад ерөөсөө ерөөд бол бүтлгүүтээд байнгын л нэг юм чимээ гаргаад исэн гэж аахгүй. Байнгын нэг чимээ. Нэг чимээ. Тий. Ганцхан төрөл. Тий, ерөөсөө л одоо юу гэх тэрийг ингээд калибрейт хийж үзэж байгаа, цэвэрлж үзэж байгаа, байршийг өөрчилж үзээ. Тэгээд хахад нэг юм өөр чимээ. Гэтэ тэр чимээ нь тэр хоёрын нөгөө сонсохыг зориод хүсэж байгаа чимээ биш. Тэгжсэн чинь өөр бүр хаас өөр сургуульд болохоор тэрийг нь бас олоод илрүүлсэн зэ. Тэнгүүд чинь тэр хоёрын ингэж орж исэн юм бол бүтлгүүцсэн. А гэхдээ тэр хоёрын бас олцсон юм нь болохоор бас нэг өөр юм нээлт. Тэр нь гэхдээ юу вэ? Би яг тэрийг сайн олж чадаагүй. Ямар ч тач нэг бүтлгүй юм шиг хэрнээ амар нэг амжилттайгаар байна. Нэг зүйл бас олж нээсэн. Чи тэрийг сонсч ирсэн үү? Үгүй юм. Тэр харин би яг тэр номноос уншиж ирсэн юм а. Тэгээ сая энэ нэг юун дээр оруулчаад бас манай миний сэдвтэй гоё үйлдэж болох юм байна да гэж бодож байна. Тэгээ ер нь нэг юм таамаглашгүй шинжлэх ухаан чинь ямар нэг юм олж нисэн бол тухайн зүйл эхэндээ амар useless юм шиг мөртлөө нэг цаг үе ирэхэд тэр амар useful болцсон байдаг. Тэгээ ер нь яг нэг тийм өөрийгөө хайрцаглахгүй гэдэг одоо философи нэг сайенсийн хувьд амар супер санагдаад байна. Тэгээ би нөгөө өмнөх дугаар дээр ч гэсэн нөгөө сайхнаад ярьжсэн шүү дээ. Мэдээж нөгөө Демис Хасабис бол хизээч өөрийгөө хими Нобель аавна гэж зориогүй, чи зориулаагүй, бэлтээгүй. Тэгтэл хийж байгаа ажлууд нь ингээд явсаар агаад ингээд Чарльз Хаус нейросайенс AI инженерээс хүн хими Нобель аавна гэдэг шиг тий. Тэгэхээр би зүгээр яг ингээд янз янзын нэг юм тохиолдлуудыг харж агаад ер нь бидний амьдралд 90-50-нд ийм scientific бүр маш олон гой юм тохиолдлууд serendipity ингээд юмуд байд юм байна. Гэтэ бид нар ингээд амар гоё сайн ажигладаг байх хэрэгтэй мэн нэг. Тэгээ ажиглаад бас нэг асуулт амар сайн дэвшүүлэх тий. Энэ бол нэг тийм одоо заавал юм лабораторид ажилладаг хүний биш. Ер нь тийм судлаач хүний, инженер хүний, шинжлэх ухааны дуртай хүний хийх ёстой юм үйлдэлүүд юм байна. Тэгээд тэндээс нь магадгүй нэг юм өөр зүйл, ялгаатай зүйл байгаад хэлэх юм бол тэрийг ингээд гоё мэдгүй магадгүй ингээд араас нь хөөгөө явах юм бол тэр бол ямар ч нэг том зүйлийг нээлтчээж магадгүй. Гэтэ бүтлгүүтэл байсан ч гэсэн хөвчлэн амар тийм гоё зүйлүүд рүү бас ингээд тэгээ болохоор тэгэхээр ер нь яг л эргүүлээд яг сониуч байх л хамгийн яг шинжлэх ухааныг ингэж нээсэн зүйлүүд байгаа. Тиймээс ч ингээл одоо ихэнх хүмүүс ингэж бодоод идэв шүү дээ. 4-4 курсээ төгсөж явахдаа ч юм уу те. За би нэг одоо хинч за би нэг яг галтгоонд хэрэгтэй пэйж нээ гэж мэж явахгүй шүү дээ те. Санаандгүй иймэрхүү юмнууд ингэж явж ийн гэдэг л амар юм супер юм байна да. Зөрүүлээд гэтэл нөгөө нийгэмээс нэг арай өөр юм хүсэж идэв шүү дээ. Нэг юм хийх гэсэн ихээр тэгээд санхүүгийн хувьд ямар ашигтай гээл те. Natural scientist-уудын хамгийн угсаа явахгүй байгаа юм шүү дээ. Тэгэд юу л юм нэг сонсч ирсэн юм аа. Зүгээр нэг юм одоо мем гэх юм уу да шүүмжлэл гэх юм уу. Явж байгаа байхгүй юу? Нэг Денмарк лөө ямар улс юм блэ? Одоо ингээд татны хэлийг ойлгохын тулд тэдэн сая доллар төсвөлжээ. Энэ яг яах гээд байгаа юм бэ? Тэгэнгүүт ер нь бол тийм шүү дээ. Тэр тухайн хүмүүст амар хэрэггүй шүү дээ. Гэхдээ хизээ ямар хэрэгтэй болохыг бид нар хамгийн гол нь тааж мэдэхгүй л шинжлэх ухааны хамгийн зөв юм. Гэхдээ энерги амар мэддэггүй. Гэхдээ амар мэддэг болчоод татыг бүр яг бид нэр communication процессд бүр ашигладаг болчихвол яах юм? Тий, мэдгүй магадгүй тэнд нэг юм хэлний юм ойлгоод тий. Тэгээ гол нь тэнийг зүү тогтлоос гэж магадгүй байхгүй. Тот ингэж ярьж байгаа юм бол магадгүй бусад өөр шувуунууд юм боломжтой юу ч юм уу. Эсвэл далайн амьтдын ямар нэгэн гаргадаг тэр усан дотор гаргадаг гэрцэн эдрийн хоорондоо ойлгосдаг юм байх ч юм уу. Энэ толгойд буухгүй юу? Гэхдээ та яадаг хүүхэлтэй кинонд дэр бусад амьтад хоорондоо ингэж ойлголцоо ярилцдаг шүү дээ. Тэрийг ер нь бодтой байж болох үс гэж боддог. Би амар юм юу гэдэг усахгүй юу? Амар юм фантаст төсөөлөх дуртай. Тэгээ ингээл хөдөө мөдөө ингээл явгууд энэ бүх амьтад надаас бас хоорондоо амар гоё ойлголцоо таа гэж. Гэтэ бас нэрийг ойлголцох юм шиг. Тэр нөө Hopper's гэдэг хүүхэлтэй шиг дээ. Итгэнгүүт болоолонгууд чи яагаад байгаа гэж үгэлтэй. Одоо ингээд итгэд эвгүй болчлаа гэж. Гэтэ яг тэгэл тарих судлал хөгжөөд амьтдыг бас тэр хэмжээний чадалгүйгээд байгаа л да.
Гэтэл би одоо хүртэл итгэхийг амар хүсдэг юм. Амьтад яг үндэ бидний мэдхгүй цаанаа бас амар тийм төлөвлөгөөтэй байвал яах вэ гэдэг. Мод яг үнэндээ бидний зүгээр л Одоо нөгөө шимэгчж амьдрт юм шиг. Нөгөө Жон мом инсектүүд тэгээ дэлхийг буцааж өөрсдийн бодлохоор төлөвлөгөө гаргацсан те 5 дугаар жилийн төлөвлөгөө. Одоо удахгүй жоохон дахиад үржээдгийг. Гэтэ угаасаа харах марах жом ч угаасаа асар ихтэй бурхан минь яа. Яг тоогоороо яриад яачмал тэгэл. Тэгээ хаана бас үрчиж байгаас хамаараад хэмжээнд хоморно. За ангарах ярих уу. Тэ. Ямар ч пенцлиний толгоос нь дуушлаа. Зүгээр пенслийн дээр бүр яригдаг өчнөө юм байна. Тэ. Тий. Энэ тэгээд Александр Флеминг болохоор ингээд нэг тийм ер нь уул нь бол фермер гэр бүлээс гаралтай. Тэгээ ингээд фермер үү? Тийм фермер гэр бүлээс. Тэгчингүүд нөхөр ингээд хөдөө өссөн болохоор бас ингээд нэг жоохон юм сонирхолтой талын юм болсон байгаа байхгүй. Тэгээд аав нь 7 настай нь өөдлөөд ээж нь болонгууд ингээд арай өөрөөр буцсан шүү. Хүүхдүүдэд жоохон боловсралтай болгочихъя. Тэгээд нэг 8 хүүхэдтэй айлын хамгийн бага. Гэхдээ ингээд яг ингээд сусан холбоотой юу гэвэл яг аавс тус холбоотой. Ээжүүд нь болохоор бас өөр төрлийн хүмүүс ээж. Ээжүүд нь өөр төрлийн шиг. За. Яг юуниформ юм бэ? Ээжүүд нь өөр хүмүүс яа. Эцэг нэгтэй олон Яг зөв яа. Би яг нойргүй явж байна. Айгуу зөв. Таханы фермер шиг. Ээжүүд нь өөр. Тааранууд нь бүр өөр. За back to сэдвтэй Флеминг яасан. За. Тэгээ Флеминг ер нь бол хамгийн том махан нүдний хэмжээр сурдаг. Байсан. Тийм байсан. За. Сурдаг байж байгаа ерөөхдөө баг хта 12 настай. Хэдэн оны үе юм бэ? 1890 онд сурсан баха. 1828 онд хийсэх. Би 28-нд амар санд. 1881 онд төрөөд Тэгээ тэгээ 12-т доо гэдэг чинь 1990 доо юм. Тэгээд ерөөхдөө ингээд Төв Лондонд очиод сурахаар болсон байгаа. За. Тэр нь ингээ ахлах сургууль ингээ явж байгаад ахлах сургууль нэг ямар тийм онцгой байгаагүй. Тэгээ их сургуульд ороод ерөөхдөө нөхөр ингээ явсан байхгүй. Жохон тийм юу гэхээр уул нь амар сайн бизнес хийж чаддаг. Эмчээр сурсан юм уу те? Тий, бас яг ах нь болохоор нүдниймч. Тэгээ өөр олонгууд ингээд ахыгаа дагаад жоохон бизнес руу ингээд сурцсан. Тэнгүүд ингээд бизнеслаар сураад төгсчингүүтээ гэ амьдралын нэг утга учирыг боддог штэ. Яг тэр шиг бодсон байгаа байхгүй. За. Бизнеслэр хэрэг байна дөө. Тэгээ тэр хажуугаараа бас нөө буудлага актив нэмэр явдаг. Актив биш буудлын клубт. Тэр үед юу байсан болоо? Өвчин намдагч байсан болоо? Өвчин намдагч баг. Хүмүүс арилуулаад байж л даа гэж зүсэл. Өвчин намдагч байсан болоо. Би тэрийг зогсож Яг унтуулгын юм бол байсан баха. Тэгээд гэтээ ер нь эртний бизнеслууд нэг тийм л байсан баг тийм. Тэгэл ерөөдөө тэр үеийн нөө нэг ашигладаг ариутгах бодисууд нь болонгууд алкогол суурьтай. Тэгээ сүүл рүүгээ жоохон одоо нөө ингээд бактерийг дарж дийлэх алкоголын төрлийн зүйлс ингээд гүц дарж дийлэхгүй нэгэнгүүтээ пероксид суурьтай хүртэл гаргаж ирсэн. За. Гэхдээ хамгийн амар нь ингээд яг 1-р дайны үед болонгууд ингээд дайнд буудалж өгсөн хүнээс илүү халдвараар өгсөн хүн хамаагүй л олон гэсэн байхгүй. За. Яг тэрийг болонгууд премиум ингээд анх 1-р дайны үед Их Британий төрчүүлээ. Тэр нэр амар харамсалтай байна. Зүгээр танид түрээд өгсөн хүмүүс тийм их байсан гэж тохоор. Их Британий явсан ингээд хамгийн одоо эзэн хааны цэргийн дивизийнх нь яг эмчээр нь байжгаад тэгээд яг 1-р дайнд дуусаад бүр ахмад цолтойгоор гарч ирсэн зав. За. Тэгээд яг пенсилинийг бас ингээд ганц ингээд амбар яваад идэв штэ. Тэгээд ганц пенсилинээс ингээд тэр хүмүүс л мэдээд байдаг штэ. За. Тэнгүүд нөхөр ингээд лизоцим гэдэг юм бас нээсэн байгаа байхгүй юу? За тэр нь юу юм? Тэр нь болохоор ингээд хүний биеийн яг өөрөөс нь ингээд бактериээс хамгаалдаг одоо яг зүйлсэд байгаа байхгүй юу? Дархлааны систем Тийм юм. дархлааны систем гэхүү. Ерөнхийдөө дархлааны системийг нээх баг хэллийг нь тавиул өгсөн. Тэгээд ингээд тухайн үед ингээд
яасан гэж бас санамсаргүй гэр заяа. За. Одоо бидний хамрын салс байгаа штэ. За. Ерхэд бараг мустад дөхөх юм. Настай. Дөхөх юм уу? За. Тэгэхээр санамсаргүй байдлаа бас бактери дээр унгацсан байна. Нусаа юу? Зүгээр. Тий. Санамсаргүй нусаа унгаад байгаа. Тий. Зүгээр л нусаа Нусаа. шүү. Яг гойцсон ч юм уу. Тий. Тэгсэн чинь нөгөөд нь ингээ бактеритэй тэнцэнсэн гэж байгаа байхгүй юу? Тэмцээд байсан. Тий. Ерхэдөө Тэгэхээр тамруулдаг шийдэл харсан юм уу? үгүй тий чи ингээ ажилт явна штэ. Юу гэж тий юу хамруулдаг штэ. Тэр тэмцэх процесс ч ямар удаан байхгүй юм уу? Ингээд дүүлээд чинь. Нусаа унахчаал хадгалсан юм байна л да. За энэ яах нь үгүй те. Хүнд аюул багтай тим нэм бактериуд бол ерөөд устгаж чадагдсан. Гэхдээ чинь ханаднаас олж үүсдэг нэм бактериуд энэ байгаа ш тий. Тэдрийг болгоод устгаж дийлдэг. За. Лизоцин. Лизоцин. Яс болцсон юм. Лизоцин гэх юм. Лизоцин нэмний нэр. Лизоцин. За миний бүр. Тэр нөхөр ингээд энээсээ ингээд санаа аваад өөр зөндөө юм турчсан байгаа байхгүй. За. Цус туршиж утсан байгаа, цэр туршиж утсан байгаа. Бас санаадаг уу юу? Үгүй. Зорилготойгоор. Мөгөөрс утсан байгаа. Тэгээ бүр эргэлхийс утсан байгаа. Тэгээд дөнгөвчний уйлахааны шингүү утсан байгаа. Тэгээ ингээд ямар яасан. За. эдрээс ингээд хамгийн сонирхолтой ингээд нулимс заяа. За. Нөхдөөд ингээд нийлж хагаад за ингээд нулимснаас гаргаж авч үзьгээд. Тэг ингээд мэдээж хэрэг хүн чинь уйлах хэцүү шттэ. За. Тэг нэгнийхээ өдрөө ингээд лимоны шүүс цацдаг юм уу? Эсвэл ингээд сонгиноор ингээд арчаад. Тэгээд ингээд нулимсууд нь гаргасан. Тэсэл рүү өөрөөсөө дийлхээ болоод. За. Оюутнууд ингээд за би та нарт 3 оноо. За. Тэгээд та нар уйлаад үг. Тэр ихтэй жоохон сонин нулимс гарч ирэх бах те. Пенслийн нэгээс өмнө юм биш үү? Нэгээс өмнө. Өмнө юм биш бүр хаашаа тий. Бараг 6-7 жилийн өмнө юм биш тий. Тэгээ ингээд ерөөхдөө ингээд бидний бие ч гэсэн бактери ингээд бидний сэтгэл хөдлөлөөс хамаарат өөр нулимс гардаг болов. Яадаг. Өөр гэдэг нь ямар? Одоо яадаг чинь мэдгүй. Онгтой үед илүү давсрахад гардаг ч юм уу мэдгүй. Тийм гэж бас бол. Тийм үү юу? Мэдгүй. Зүгээр л гар тэгдэг болоо л гэж бодсон. Зүгээр л гонигтай үед ингээд нулимс ингээд явж байхад ингэнгүүт арай илүү бүр хөшөө санагдсан юм шиг. Бас бол. Тэгээ ерөөхдөө ингээд тухайн үеийнхаа лизоцин ингээд тухайн үеийнхаа ертөнцөд танилцуулсан чаа. Наад чи ингээд Баг би наад чи ингээд зөв ингээд энгийн бактериудад тэнцэж чадхаас бидний ингээд өсвөлж байгаа үр дүнд хүрэхгүй байна гэд орхицсон. За. Орхицсон ч гэж бүр ингээд амар доош нисэн бохоггүй. Чи ингээд шал хэрэггүй юм судалж яах юм. Тэгээ ингээд лизоцимын судалгааг ерөөхдөө бараг зөксөлтөнд оруулаад гэхдээ ингээд сүүлд нь хүмүүс судлангуудаа ингээд бидний ингээд ахлын систем гэдэг юм байна. Хүмүүс яг ингэж ажил, хүний бие махбодыг ингэж ажилт юм байна. Тэгвэл бид нар энийг нь бас сайжруулж болох юм байна гэдэг талын юмнуудыг илүү сайн судлаад эхэлсэн байгаа байхгүй. За тэгээд ерөөхдөө ингээд 1928 он хүртэл ингээд лизоцимын судалгаа зогсоод яг дан бактери дээрээ суурилсан буюу бактерийг яг яавал устгах юм. Яавал бактериуд устгаж байгаа гэдэг тийм. Ер нь бол энэ бүх аялалчин тэр носнаас л эхэлсэн юм байна шүү дээ. Зөв. Энэ бүх юм ер нь л энэ одоо дэлхийн нэгдүгээр дайны үеэр хүмүүс амар их ингээд одоо дайнаас биш зөв өвдөд үхээд энэ өвдөд байгаагийн шалтгаан бактериуд байгаад байна. Бактерийн галт өвчлөл байгаад байна. Ер нь тэгээд ер нь бактерийг яаж устгах вэ гэж гэдэг л аялал байгаа. Тэгээд бас энэ химийн багш нь болонгууд Алмрот Эдвард Райт гэдэг юм баггүй. Райт. Сайн нэг хүний нэр хэлсэн. Яг нэг хүний нэр. За. Тэгээ энэ болонгууд бас ингээд яа юу гэдэг вэ? Биохим. Биш. Махад шүү. Бактериологч яа. Бактериологч гэх бактери судалдаг. Тий. Бактериологч гэсэн бохоггүй. За. Тэгээ нэг анх нэг буудлын клубт орж исэн гэсэн шүү дээ. Аха. Буудлын клубт амар дуртай. Тэгээ амар сайн бууддаг. Тэгэнгүүт багш нар нь бол яг буудлын клубийнхэн ингээд ахлах нь төгсгөлт нь ингээд гэж аваад хэлчихмээр юм. Чи ингээд манайд бэлтчихээ. Тэгэнгүүтээ Saint Mary-гийн буюу нэг Гэгэн Мэригийн их эмнэлэгт ингээд чи ажиллаж байгаа. Тэгэх юм бол манайд бэлтчих болно. Тэгээ манер ингээд очиж ажилласан байхгүй юу? Тэгвэл ингээд энэ right-тай таарад. Тэгээ right ингээд бид нар ингээд бактерийг үүсгэж чадах юм бол хүмүүс амар авч чадах юм байна. Нэтрийг жоохон тарих угаалт явсан юм шиг байгаа. За. Тэгээ ерөөхдөө ингээд анх үүслэн тавьчихсан байхгүй юу? Яг ингээд бактерийг судалж эхлэх үүслэн яваад.
Тэр Багш нь бол зүгээр л тэр хүүг бол бодлын клубтал байлгамаар исэн юм шүү. Тийм үү? буудлын клубын ахлах нь болонгууд ингээд байлгамаар байгаа. Ааха. Тэр райд болонгоо биш плейминг болонгууд ингээд нөө амьдралаа утгаж бодож явж байгаа шүү дээ. Би яг ингээд нэг таслаар явах нь зөв ч юм уу? Би ер нь яг ингээд яах гэж сурсан тий. Тэгээ байж байгаа даа ингээд бас ингээд нэг нуурчих хэвээр хүмүүс учирдаг гэдэг шиг хооронд очсон байхгүй. За. Нэрээ би тэр үеийн бас амар өхлийн амар сонин кейсүүдийг сонсч байсан шүү дээ. Одоо ингээл зүгээр гар марын санааныг ингээд зүсчтэй шүү дээ. Тэнгүүд л яг тэрэнд ямар нэгэн бактери халдвар оронгууд одоо бол хинч итгэхгүй шүү дээ. Одоо бол хүн бол эмийн сангаас йод аваа арчиж, эсвэл өсвөрөгчийн нөгөө зөөлүүлсэн юмар арчиж, эсвэл спиртээр зүгээр ер нь л гайг болчих. Тэнгүүд тэр зүгээр жижигхэн гар зүссэн жижигхэн скрачнаас болоод хүн өгдөг байсан гэж аахгүй бас. Тэгэхээр бас амар тахлагч яриад байдаг ч гэсэн хамгийн энгийн зүйлсээс ингээд фөдөд байсан бас амар хүмүүс. Одоо ч юм би гараад зүүл тэхгүй шүү дээ. Би бүр арчлагчгүй тэхгүй шүү дээ. Тэгэхээр юундаа байна? Миний дархлааны систем сайн хөгжсөн бэ гэсэн үг үү? Аль эсвэл тэр бактериуд байхгүй болсон гэсэн үг үү? Яг одоо тэгтээ юу штэ. Яг тухайн үеийн зүгээр бас эргэн тойронд нь байсан бактериуд нь бас ямар бактериуд билүү байсан гэдгээс хамаарх юм шүү. Одоо бол тэр бактериуд бидний эргэн тойронд байх боломж нь арай бага. Одоо жишээ нь нэг за мэдээж бид нэг амар нохоороо шиг байх мал өөр л байх та. Гэтэ бас нэг юм арай орчин нөхцөл сайжрах ирээд бидний хэрэглэдэг цэвэрлэгээний байц бусад юмнууд бол тиймэрхүү бактериудыг байх нөхцөлийг бүрдүүлэхгүй ч юм уу. Тэгээ нэг одоо дундад 100-ны үеэс эхлээд за бараг 1-р тайм хүртэл ч нөө хүмүүс чинь ус зайлуулах систем байхгүй. За. Бас хийсэн ингээд газраар ингээд тохирч яадаг. За. Тийм байсан. Тэгэнгүүт тэгээс аюу чихтэй дөө бас тийм. Нэг далайрыг орноч бүр амар чихтэй. Тэгчингүүт халуун нартаа өдөр нөгөөт нь орч маршаад арайд нь паспорт болоо. Бас тийм. Халуун. Тэгээ нөхөр 28 онд бас яг пенсилинийг нээж явах үедээ гэр бүлийнхэнтэйгээ хамт аялж явах гэсэн. Тэгээд жоохон бас яарад има цэвэрлэг өргөцсөн биш магадгүй. Йоо эхнэр нь яаж юмсан. Яв хурдл гэ. Тэгээд нэг 10 хоногийн дараа ирсэн чинь харин мөөгөнц рүү ингээд пенсилинийг тэр мөөгөнцрийг болохоор санаандгүй оруулсан тий. Мөөгөнцрийг ардаж үзье гэж юу боддог. Одоо зүгээр л одоо халдварлцсан. Зүгээр л санаандгүй ямар нэгэн байдлаар тэр мөөгөнцрөл тэр нэг юм дийшин дээр нь унтсан. Тэгээ нөхөр ингээд анх ингээд яаж явах та бодсон гэж байгаа. Бодсон ч гэж шууд ингээд хараад ингээд нэлээд удаа хэлж байгаад хийсэн гэж байгаа. Үчилт. Чи ажууд нэс юм уу? Солиороод байна. Би зодж байгаа юм байгаа зү. Чи яаж мэдэж байгаа хөгжилтэй юм гэж хэлсэн. Чи тэрс бактериусан сонсон юм яасан. Тэгж хэлсэн ба би бэйсэн. За мэрэ вэжсэн. Наа ингээ харин эргээ харсан чи нөгөө хүмүүсийн нэрээ өчөөд аваад дууссан байсан. За ямар ч тач 2 жилийн дараа пенсилин үүссэн 100 жил болох юм шүү дээ. Тэмдэглэе да. Гэт иймэрхүү юм сонсохоор бүр ингэж бодогдчих. Хүмүүс арчаагүй амьд тийм дөө. Явж. Тэгээд хэдүүлээ ч юм бас социализм өөрөө соёлын тогтолцоо гэж явсан шүү дээ. Бараг 50 60 жилийн өмнөөс л нууцтай болсон хүмүүс байгаа байхгүй юу? Зүгээр нууцлын систем тэр үед л өссөн гэдэг. Хэдхэн жилийн өмнө компьютерт олсон гэдэг. За тэгээд Климэн бас анх ингээд нэг пенсилин гэж нэрлэхээс өмнө заяа. Мод ч үсгэж нэрлэжсэн заяа. Мод үсэ? Аха. Зөв ингээд. Мөөгөнцрийн жүүс. Мөөгөнцрийн жүүс. Бай, ер нь л за. Тэгсэн чинь ингээд хамт ажиллажсэн хүмүүс нэгтэйтэй гэсэн юм шиг. Тэгээ пенсилин гэж нэрлсэн гэ. Тэгэж байгаа. За тэгээд ерөөдөө 1900 яаж мод жүүсээс пенсилин болж байгаа. Чи бүр тас тис онд хоёр юм. Харин тий. Пенсилин урамблынхаа нь яг үеийн тас юм уу тий. Тэр нэрийг алаад. За ярьж. Таныг хайж байгаа зөв би. Тэгээ ерөөдөө өргөжлөл 1929 онд болонгууд ингээд Британий эрүүл мэндийн судалгааны клуб гэдэг одоо хамгийн том клуб нэг нөхгүй юу? За. Ингээд эрүүл мэндийн тэрэндээ ингээд энэ пенсилин бидний ямиг авч чадах юм байна. Ингээд халдваргүй зүйлүүдийг дараагийн төвчөнд авчих юм байна гэд илтгэлээ тавьсан чинь дахиад битгий хуцаад ээ. Тийм. Энэ араа пенсилиниум крисогенум гэдэг нэртэй. Одоо энэ чинь нөгөө яг бүх бактериуд чинь нэг ийм нэртэй шүү дээ тий. Тэгээ яг тэр мөөгөнцрийн хандлагын юм. Би энэ түрүүн амнасаа урмал гэж буруу гаргаадсэн шүү. Мөөгөнцөр яг мөөгөнцөр.
Нэрээ тэр чинь ялгаатай металлик юугаар бичээ нэг ингээд тийм. Тэгээ ингээд ерөөхдөө минер тухайд амар уурсан байгаа байхгүй. Ингээд би ингээд хүмүүс хэрэгтэй юм гаргаад байхад энийг зөвшөлцөж авч үзэхгүй байна. За. Тэгээд Британи яг ингээд эмгэг судлалын тийм журнал руу явуулсан байна. За. Ийм судалгаа байна. За. Энэ ингээд бактерийг устгаж чадж байна. За. Гэсэн чинь нөгөөдөл нь бас ингээд наадах чинь амар гой point хэлсэн байхгүй. За. Одоогийн байдлаар наа чи ингээд олноор нь үйлдвэрлэх боломжгүй шүү дээ. Гэт хүмүүс ингээд шууд хэрэглэх юм бол бас аюултай юм байна шүү дээ. Гэдэг point-ыг гаргаж ирсэн байхгүй. Тэгээ нөхөр ингээд ерөөхдөө ингээд юу болгосон байгаа. Арай илүү аюулгүй болох гэж үзээд шингээ хэлбэр рүү оруулаа тий. Тэгэд бас нэг сонирхолтой юм нь пенцилиныг амжилттай яг хамгийн анх амжилттай ашиглаж чадсан үнэн Флеминг өөрөө биш. Флеминий шавна. Өөрөө аюулгүй болгож чадаагүй гэсэн юм тий. Доктортой болгож чадаагүй. Флеминий шавна яг төрүүлж 30 он доктортой болгоод 32 онд л Флеминг яг шавийнхаа судалгаанаас үндэслээ. Тэгээд өөрийнхөө юмнуудыг нэмээд тэгээд анх бас нөө буудлын клуб заа. За. Тэр нэг одоо хобби ч гэх юм уу, бүлгэм ч гэх юм. Тий. Тэгээд ингээ буудлын клубийнх нь амар сайн бууддаг нөхөр. Нүдэндээ халдвар оролцсон. За. Гэт ерөөдөө баг харж чадах байх гээд наа. Анхны өвчтөн яг бодит хэрэглэгсэн хүн юм уу тий? Чадахгүй байна. Хилтийн тоолол юм байна тий. Гоё юм шиг төвөнд чигтэй. Би ингээд ямар ч агаар хамаагүй буцаагаад өгцөн бол түүхэнд бичигдэх юм шүү. Бичигдэн шүү дээ. Тэгээд хамгийн анхны амжилтгүй. Who wanna be next? Яг тэр буудлын клубын тэр хүн болонгууд бүр амар буудах дуртай хүн байсан байгаа байхгүй. За. Би ингээд үгсэж чамаагүй. Миний нүдийг хэмжлээд өгч. Ааха. Тэр филм яг нөгөө шингэрүүлсэн хувилбараа ах нүдэн дээр нь тусаагаад тэгээд ерөөдөө буцаад хараарсан байхгүй. За. Сүмбэ. Ярдээ. Мэргэн ардын хэлснэ. Гэт хамгийн бүр тэнгийн заяа. За. Нөө буудлын клубын нөхөр тэнцэндээ бүр төрүүлсэн заяа. За. Яаж нүдэнд нөө ийм зураг орж ирэх тань эсвэл олимп дээр нэг ийм ах байсан шүү дээ. Нэг амар кул гарчсан ингээд алтарч. За тэгээд ерөөдөө ингээд филмийн тэрнээс хойш ингээд 39 он хүртэл ингээд судалгаа хийгээд үргэлжлүүлсэн байхгүй. Тэр орондоо бас нэлээд олон ингээд эрдэмтэд танилцуулаад өөрийнхөө бас ингээд яг бактериологч судалдаг ингээд олон нийтийн зөвлөгөөнд нь оролцож байхдаа хэлээ явсан байна. Тэгсэн чинь нэг амар гомдомор зүйл болсон нь бусад бактериологчд нь пенцилинийг бүр огт хүлээж аваагүй. Уус ингээд бактерийг устгаж чаддаг гэдэг төрлөөр нь бол хүлээж авахыг ингээд амар эрмэлз бодсон бохгүй. Тэгсэн чинь над чи ингээд бактерийг үнэхээр устгаж чадах нь баталгаагүй шүү дээ. За. Чиний туршилт судалгаач ингээд дутуу шүү дээ. За. Гэрхэд нөхөр амар гомцсон байхгүй. За. Уул нь ингээд процесс гарсан уу? Тэгдэг. Үгүй. За. Тэгээ нөхөр ингээд үргэлжлүүлээ судалгаагаа хийгээд ирсэн маань. За. Тэгжсэн чинь одоо нөгөө хамт Нобель авдаг Эрнест Борис Чейн. За. За тэгээд Хавард Флори хоёр байгаа шүү дээ. За байгаа мэд. За. 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 Эрнест болонгууд юу яасан байгаа? 1939 онд Оксфордд ороод за. Тэгээ ингээд бас бактерийн судалгаа хийж агаад ингээд баг номын сангаа дуусгасан байгаа. Тэр дунд нь Флеминий ингээд пенцилиний судалгаа байж таарад. Багш нь болонгууд нөө Ховард нөхгүй. Ховард руу очиод багшаа энэ амар гой судалгаа. Энийг хоёлаа дурч үзье. Тэг байж захтаа зэрэгцээ заяа. Одоо Америкийг бүтээсэн нөө зүүн тооны хүмүүс эдэн штэ. Рокфеллер хинглээ. За нэг 300 ингээд бодчих. За. Тэдний нэг нь бол яг ингээд Рокфеллер болонгууд яг ч юм ингээд эмчилгээний салбар руу хөрөнгө оруулалт хийнгээд. За. Ховардд $25,000 ингээд хөрөнгө оруулалт өгсөн заа. Натаараа юу л бол юу хий. Тэгтээ бүгдийг дэмжинэ. Тэгээд ингээд Эрнест энэ хоёр болонгууд нэлээд сайн ингээд судалж үзэж байгаад Флеминтэй холбогдоод энэ гурав ингээд судалгаа хийж гисэн байхгүй. Тэгэнгүүт Флеминий нөгөө ингээд хөгжүүлж чадахгүй ингээд яг үлдсэн байгаа хэсэг үстэй. Тэрэн дээр болонгууд Эрнест яг химийн аргаар нөгөөдхийн нунтаг хэлбэртэй болгоод яг хүмүүс ингээд шууд ашиглахад бэлэн хэлбэртэй болгоцсон. Харин Ховард болонгууд ерхэд амьтд дээр хүн дээр турших туршилтуудыг хийгээд яг үндсэн суурийг гаргаж ирээд тэг манай пенцилин манах
гарч ирээд 2 дугаар дайны үед одоо 1-р дайны үед чийдэл ингээ зур халдвараас болоод хүмүүс алдагдсан шүү дээ. 2 дугаар дайны үед ингээд халдвараас болж нэг ч хүн амьдсдэггүй. А эсрэгээр харин шархнаасаа болж хүнд шарх авсан эсвэл ингээд шууд будуулаад өгсөн хүмүүс нь л өгчээсэн. Тийм байдлаас мод тахгүй. Тэгээд 1945 онд дайн дуусны дараа 1003 анагаахын салбарт ингээд нодлогдсон байна. Тэгэл ялч энэс бол нөгөө ингээд яг зөв цагтаа зөв хүмүүстэйгээ уулзах нь бас амар гой санагч байгаа байхгүй. Тэрнээс гадна бас нэг юм болонгууд ингээд ингээ итгэл үнэмшилтэй амар үнэнч энэ ингээд зөв зүйлээ энэ болноо гэж итгэсэн зүйлтэй амар үнэнч зүтгэсэн байгаа байхгүй. Жон 6 он 1906 онд төгсөөд тэрнээс хойш бараг 40 жил ингээд зүтгэсээр байгаад 2 дугаар дайны дараа ингээд хүн болгоно хэрэглээтэй болгочих жоох. Гэтэ Флеминг шиг шинэ нээлт хийн гэж заван байж болохгүй л гэж. Үнэ. Доктор байнгын цэвэрхэн байх хэрэгтэй. За. Я болцсон уу? Боллоо. За наа чи ямар бактери юм бэ? Энэ их том бактери. За. За дэлхийн хэр том юм? Маш том. Яг тоо сонсмоор юм. Ер нь зүгээр бодлороо хэлээ. Одтой харьцуулахад жижиг. Бөмбөгтэй харьцуулахад том гэлээ. Тэгж бодож үзчихсэн үү? Дэлхийн ер нь хэр том юм болоо гэ. Гэтэ бусад харьцуултайгаар харьцуулахад хөнгөлжтэй л биш. Тэгэхээр бас за янз янзын пепрууд бит юм бэлээ. Нөгөө Эверест бол тэгээд Марины охроо шүү дээ. Тэр хоёрын хооронд чинь бидний ер нь хамгийн их цааш шүү дээ. Тэрийг тэгэхээр эдэстэй харьцуулбал за дэлхийн ойлбор аимшигтай гоё бөмбөг. бөмбөрцөг биш. Нөгөө хүмүүс дэлхийг чинь янз янзаар нэрлэж ш зарим нь геодлог зарим нь тий овлолыг яг үүндээ үгүй бид холоос харах юм бол тэрийг анзаарахгүй зүгээр л яг л адилхан л бөмбөрцөг хэлбэртэй. Тэр нь угаасаа хүний нүдэнд анзаарахтаар биш. Тэгэхдээ одоо хэр смут юм бэ гэдэг нь болохоор юу ч панкейкнээс смут гинэ. Панкейк гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тэрнээс л хангалттай илүү смут. Гэхдээ гольфийн бөмбөг биш гольфийн бильярдны бөмбөг шиг бол арай смут биш. Гэхдээ ер нь нэг юм бильярдны бөмбөг хавцаа байдаг л гэсэн чадна. Тий. Бас сонирхол. Биш тэгээ таашаа яг тэгээ яг perfect sphere гэж юм уу? Яг зүгээр л мэдээж бүх юм ямар ч юм perfect sphere бид нар алдчих чадахгүй шүү дээ. Гэхдээ зүгээр л тэгтээ ер нь юм шиг зүгээр л яг харах талаас юм шүү. Мэдээж дэлхийгээс би бүр амар гараад агаар мандлаас гараад хэмжээнд холцсон бол угаасаа л бүргий л харагдана. Тиймээс ч би ингээл амар харангуйтай шүү дээ. Энэ бол өстой яг л юм овоолоо үед юу лээ парабола үед геод миод биш. Грис гэдэг мишин, NASA-гийн мишин яваад хоёр юм хэмэлтэй явуулаар дэлхийн юу яасан байгаа байхгүй. Одоо гравитац юм байдаг гаргасан байна. Тэгээ бүр солиотой юм. Тэрүүгээр яг applied болж бидний хэрэгжилж чадах зүйл нь юу гэж бодож байна? Пууч өрөх талтай. Үгүй why not? Сул гравитацтай хэсэг байна. Яг үндэ нэг тийм их зөрүүтэй биш. Гэтэ яг тийм зөрүү байгаа л. Хэрэглэн амар сайн уу? Бид нар гравитацийн мапаар юу харж болд юм гэхээр усны орсголыг харж байдаг. Ваа. Нэг газрын зураг үүсгэсэн шүү дээ. Дараа нь яваад өнгөрөнгөө тэр өөрчлөгдсөн байл яах нь тэнд ус ороод ирсэн байл нэг бол ус явцсан байна. Гэт эндээс бид нар юу мэдсэн бэ гэхээр бидний цэвэр усны нөөц хаашаага яаж орсдгийг. Тэгээд хаан цэвэр ус одоо ихсээд энэ хаан багасаад байна гэдэг. За тэгээд одоо бүр солиотой юм. За тэгэд мэдээч тэрнээс гадна одоо тойлын мөс яаж байгаа юм гэдэг тэр мишнэр мэдчих жоохгүй. Чигээ айлаад байгаа мó үгүй юм уу? Хэр их хэмжээтэйгээр айлаад байгаа юм. Гренландын мөс яагаад байгаа юм? Дэлхийн доллараар л яагаад байгаа юм? Бүр солиотой юм. Тэр дата нэг юмтай корреляцтай байсан нь галт төмрийн тархацтай корреляцтай. Одоо ер нь нэг тэнд ус багасаад байвал галт төмрийн юу ихсээд байна гэдэг ч юм уу. Тийм корреляц анзаарчихсан. Тэс нэг модны ургалт нь хэрэг байгаасаа хамаарат галт төмөр гарах магадлал нь ихсэвчтэй шүү дээ. Тэр бас амар сонирхолтой бодлоо. За буцаад дэлхийн 95 руу оръё. За. Энэ жижигээс буцаад том руу. Тэг ямар ч мөс бол хайлаад байгаа зү маш. Тий.
Тэр би бүр яг энийг судлах хүртлээр ерөөсө тэгтлээ serious гэж юу Тэгэхээр амар global warming амар бодоагүй. Ерөөсө боддог байсан. Тэгсэн чинь зүгээр графикийг харсан чинь бүр аимшигтай санагдчихлаа. Энэгээр нэг бичлэг ингэ батсан. За. Дэлхийн хэр том бэ гэдгийг ер нь хамгийн бараг анх ч гэдэг юм уу тий. За анхан цаашаа сонирхоод одоо эртний хүмүүс грекчүүд айгуу сонирхсан байна л та. За энэ хэд хэдэн үний нүүр орж ирж байгаа маа. За хамгийн анх за ер нь тийм туршилттай жоохон аргументтэйгээр дэлхийн хэлбэрийг бодсон хүн байна Аристотель юм байна. За хамгийн анх гэдэг бас хамгийн анх гэдэг хамаагүй гэх юм ийж болохгүй зүгээр л юм. Тэгэхээр Аристотель яасан гэхээр сар эртэлтийг анзаарсан. Сар хэртгэхийн өмнөх сарыг анзаараад хэртчих үеийг харангууд тэн дээр нэг бөөрийн сүвдэр тусаад штеп. Тэнгүүд олон янзын хэртэлтүүдийг хараад үзэнгүүд бодсон гэж аахгүй. Дандаа ягаад бөөрийнхий сүвдэр үсээд тийм. Тэгэхээр ямар ч талаас нь одоо эртэлт үүсгэсэн бөөрийнхий үсээд байна гэдэг чинь дэлхийд ямар өдөө бөмбөрцөг хэлбэртэй юм биш үү гэдэг санаа хамгийн анх Аристотель гаргасан юм шиг байна. Тэрнээс өмнө Пифагорч яг элдв дүрснүүдийг анзаараад яг тийм санаагаас гаргасан байсан. Гэхдээ яг тэр нөгөө яг туршилт маягаар биш гэх юм уу? За. Тэгж явж байгаад энэ ерөөсөө нэр нь дурддаггүй хүн байд юм бэ? Нэг грект анхудаа би сонсож байгаа хгүй. Аристаркус гэж хүн. Аристаркус. Баатар байсан мөг. За би нэрийн бороод дуусч магадгүй. Аристарчус гэж бичсэн байгаа. Гэтэ Аристаркус гэж уншаад байгаа шүү. Аристотелийн тэрээс арай доош уу юм уу тий? Тий, Аристотелоос хойш. За. Тэр хүн яг юу хийсэн юм бэ гэхээр өдөр сар заримдаа харагддаг шүү дээ. Яг тэр үеийг хүлээж байгаа. Гэтэ сар яг тал гэрэлтэх хэвээр. Тэр үеийг хүлээсэн. Яг тэр үед юу болох вэ гэхээр сарн дээр одоо тал сүдрэрлэн гэдэг чинь сар дэлхийн нар гурав яг 90 градусын өнцөг үүсгэн гэж бодсон юм байна. Угаасаа нэг грекчүүд бүх юм геометр байсан. Би геометрт амар хайртай тэгээд грекчүүд бас хайртай. Тэнгүүд тэр үед яасан гэхээр яг яаж ийсэн би яг ойлгохгүй байгаа юм заяа. Сар руу хараад, нар руу хараад энэ өнцгөө бодсон гинэ. Хэмжиж үзсэн. Тэнгүүд Аристаркус болохоор 87 градус гэж гаргасан гинэ. Бодит өнцөг 89.8. Мэн ерөөсөө сайн үзэж байна. Аха. Гэж та. Гэтэ Ингээд ингэчлэр чинь яг одоо энэ сар дэлхийр чинь ингээд 90 градус болчихж байгаа шүү тий. Тэгчингүүд яг эндээс ийшээ одоо тэнгууд сарнаас дэлхий тэгээд дэлхийгээс нарлуу гэсэн дэлхий дээр байгаа нэг өнцөг байгаа шүү дээ. Горовчингийн тэр өнцөг нь 87 градус байсан гэсэн үг. Аристаркусын эндснэр. Тэгэхээр ер нь ямар асар том гурвалжин байгаа нь анзаарч байгаас. Тэгээд бодит байдал нь 89.8. Энэ 2.8 градус дээр асар том зураг гарна. За тэгээд нөхөр 87 градус дээр тухайд юу байгаагүй, тригонометр байгаагүй, синус косинус байгаагүй. Тэгээд амар хэцүү геометрийн бодлого бодоод юу болсон гэхээр за хэрвээ нарнаас бишээ сарнаас дэлхийн хооронд зайг d гэвэл дэлхийгээс нар хоорондох зай 20 дэх хийх байх юм байна гэдэг болсон. Яг Аристаркусын тооцоогоор. Гэхдээ сайхна бүр нэг амар хэцүү гэсэн нэг амар амархан хэцүү шиг их юм те. Энэ бас тригонометр авахгүй амар хэцүү бодлого. Тэр тийм дээ. За. Тэгэхээр бид нар юу мэдж чадсан гэхээр зайг мэдж чадсан байхгүй хэр зай харьцаатай вэ гэдэг. Сар болон дэлхий болон нар гэж байна шүү дээ. Тэгээд асуудалтай зүйл нь бид нар тэнгэр рүү хараад юу мэдэж чадахгүй юм гэхээр тухайн зүйл хэр том юм бэ? Эсвэл хэр хол байгаа юм бэ гэдгийг мэдэж чадахгүй. Харьцааг л мэдэж чадна. Тэгмээд одоо анзаарч ирсэн бол би өмнө анзаарч чад бүр шоконд орж ирсэн. Тэнгэрт нар сар ижил хэмжээд харагддаг. Одоо ер нь тийм. Анзаарч ирсэн үү? Одоо гарч анзаархаас. Тийм үү? Тий, орой ингээл нөгөө гоё 15-ны нөгөө сар тэнгис сартай байх юм бол яг нэг юм гоё бүрийг харагдал. Нар ч гэсэн яг тийм ижил хэмжээтэй харагдал. Тэнгүүд яаж байгаа юм? Зайнасаа. Бид нар юу хэлж чадахгүй болчих жоохоо. Сарны арих юм уу, нарны арих юм уу? Би мэдчихгүй болчих жоохоо. Тийм ээ тий. Мэдгүй магадгүй сар нь
хол тэгснэ асар том юм билээ тий. Аа. За тэгмүүд энийг хийхийн тулд янз янзын туршилтууд хийсэн байнамаа. За дараагийн туршилт нь сарны эргэлт. Аа. Сарны эргэлтээс бид юуг олж чадсан бэ гэхээр за энэ нэг юм харагдах нь. За яг зүгээр би дургыг харж. За сар хэртэх үед сар одоо ингээд дэлхийн сүүдэрт орж байгаа шүү дээ. Аа. Тэр хугацааг нэмжээд за тэгээд яг хэртэж байгаад хэртэж дуусах хугацааг нэмжээд тэр хоёрын харьцаагаар элдв бензин гурвалжингаар зураад тэг юу бол мэдсэн би гэхлээр дэлхийн маань сарнаасаа үйдсэн 3 дахин том юм байна гэж мэдсэн байгаа юм. Аристархус тэр үний тооцоогоор. Тэгэхээр бидэд ямар тооц одоо хоёр харьцаатай болчлоо шүү дээ. Нар хүртэлх зай, сар хүртэлх зайны харьцаа. Мөн дэлхийн хэмжээ, сарны хэмжээ хоёрын зай байна тий. Тэгэхээр одоо өөр нэг юм мэдэх нь юу вэ? явж өг. Одоо нар хэртэлч заяа. За Нар хэртэлтийн үед чинь яг сар урдуур нь орчиж байгаа шүү дээ. Аа. Тэнгүүд тэн нэг юм төсөөдөө гурвалж үүснэ. За. Одоо сарны дээд доод үзүүрээс одоо ажиглагч руу татсныг гурвалж. Тэрийг цааш нь цацраг нь өргөжлүүлээд зорвол нарны хоёр ирэмгийг дайрахаар нэг юм гэсэн. Яг тэр хоёр чинь яг ижилхэн хэмжээтэй ингээд таарч байгаа шүү дээ. Тэнгүүд энэ харьцаанаас бид нар юг мэдж байгаа юм гэхээр бидэд өмнө нь сая юутай болсон шүү дээ. Сар хүртэлх зай, нар хүртэлх зайны харьцаатай болсон шүү дээ. Тэгэхээр саяны төсөөдөө гурвалжнаас нэг дахиад нэг юм мэдэгдэж байгаа нь сарны хэмжээ, нарны хэмжээний харьцаа. Боёо нар хүртэл 20 дахин хол бийсэн юм бол яг нөө нар чинь сарнаасаа 20 дахин том байх юм байна гэж Аристархус бодсон байхгүй. Гэхдээ энэ бүх тэмдэглэлүүд хэн бичсэн гэхээр Аристархус бичв. Аристархусын жинхэнэ тэмдэглэл нь байдгүй. Архимед тэгсэн гэж ярьдаг. Одоо тэмдэглэдэг юм уу? Тэгмүүд Аристархусаас өмнө өөр хүмүүс байсан нь дараа нь ч юм уу те. Иодиксус гэдэг хүн болохоор за сар маань нар маань сарнаас 9 дахин том юм байна гэж гаргасан. Дараа нь Педиас гэдэг хүн 12 дахин том юм байна гэж гаргасан. Педиас гэдэг бол сонсчгүй хүн байгаа. надад чи нэг гэр бүлийн хүмүүс биш гэдэг. Нөгөө Педиас нь Архимед яав. Юу салаас кино ол явж. Тэгээд ёо. тий Архимед бас энэ нөгөө Аристархусын санаа болохоор юу гэсэн? Дэлхий төв санаа. Аристархус гаргасан. Аристархусыг судалж явах явцад бас энэ хоёр хүн нь 9 дахин 12 дахин гэд санаа дэвшүүл явж исэн. Тий. Тэгэхээр Аристархусыг бас тэмдэглэл байхгүй. Тий, Аристархусын тэмдэглэл нь байхгүй. Зүгээр нь яаж хийсэн мэйсэн байхгүй. Тэр нь Архимедийн бичсэн тэмдэглэл байдаг. Архимед болохоор Аристархус тэгсэн гэсэн л тэмдэглэл байдаг гэсэн. За тэгэнгүүт Архимедийн тэмдэглэл дээр нь бас тийм байдаг гэж байгаа байхгүй. Аристархус гэдэг хүн болохоор хамгийн анхны Хели центр за анхны цааш мэдгүй. Ертсөн дэлхий төв данлыг дэмждэг байсан гэдэг. Тэнгүүд эртний грект яагаад аль хэдийн дэлхий төв данлыг мэддэг байсан юм бол яагаад дэмжигдэг юм гэдэг нь амар юу заяа байж болохоор. Яг тэгэхээр хэрвээ дэлхийн маань нараа тойрж иргэдэм бол одоо нарны цаанаага одод байгаа шүү дээ. Тойронгууд бид нар тэр ододтой ойртож холдноо доо. Тэгээ нэг юм хөдөлгөөн хийнгүүт тэр одод хоорондох зайнууд өөрчлөгдөх гэсэн болчиход байгаа байхгүй юу? Одоо би ингээд та хоёр одоо хэлэх гэдэг ингээд ингэнгүүт ойртож ирсэн. та хоёрын хооронд зай өөрчлөлт орох гэсэн шүү дээ. Тэгсэн чинь тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр дэлхий бол төвнөх хэвээр гэд эртний грекчүүд тэгж бодож байсан гэсэн. Ер нь бол байж болохоор тийм. Гэтэ зөвхөн тэр хүмүүс юугэлт унсан тэр сансрыг хитрхээ жижигээр төсөөлсөн гэсэн. За. За тэгээд одоо биднэрт дандаа харьцаануудтай байгаа шүү дээ. Ингээд одоо харьцаа биш байж болох нэг зүйл нь бид нар хиймэл хэртэлт үүсгэх юм. Сарыг ч юм уу тий. За. Сар руу харлаж гад нэг зоос бариад яг хэмжээг нь тааруулаад хэртүүлж шүү дээ. Тэгээ яг саяны арга ашиглаад Зооснос хэмжээг авах нь шүү дээ. тий, заасны хэмжээ, заас хүртэлх зай би мэдчихэж байгаа юм чинь. Эндээс нөгөө сар хүртэлх зай гэж юм
мэдчихэж байгаа гэсэн үг байхгүй. Ухаантай зай. Чи сарны одоо юу гэх Шууд бараг масштаб гаргаж хэлж шүү дээ. сарны зайг хуваадаг нь одоо юу хэмжээгийнх нь харьцаа гэх юм уу. Тэгсэн чинь тэр нь 125 байсан гинэ. Нүд юу гэсэн үг гэхээр сар хүртэл 125 сар багтана. Нар хүртэл 125 нар багтана гэдэг тооцоог Аристархус хэлсэн гэсэн. За, Аристархус ингээд баахан харьцаанууд гаргацсан. Гэтэ ерөөсөө хариу хэлж чадаагүй. Хариуг нь хэлсэн үнэн Эратосфенс гэдэг үлээ. Монголоор нь гэдэг үлээ. Тэр хүн нэг юм бол сонссон байгаа байхгүй юу? Өөрөө болохоор Александра гэдэг хотод амьдардаг. Александрагаас нь яг нэг одоо уртрагт гэх юм уу? Доош нь байрладаг хот нь болохоор Сиена гэдэг хот байсан шүү. Хот юм уу улс юм уу? Тэнд юу сонссон гэхээр нэг ходог байдаг гинэ. Тэнгүүд ямар баяр юм бэлээ? Яг тэг үдд нь тэр ходогт ямар ч сүдэр тусдгүй. Боёо ходог руу параллел цацрагууд ингээд ороод ирдэг гэсэн үг шүү. Тэр ходогчог нь амар гүнзгий байгаа шүү дээ. Гэтэл тэр ходгийн содор өөр өөртөө тусдгүй. Тийм гэдгийг мэдэнгүүтээ энийг ашиглаад би дэлхийн хэмжээг тодорхойлж болох юм байна гэж бодсон байгаа байхгүй. Тэгээд энийг яг яаж хийсэн жоохон тодорхойгүй. Зөвхөн жоок мөг болоод идэм лээ. Сианагаас Александра хүртэл хүмүүсээр тэмээ одоо хөлслөөд чигээр ингээд явуулсан гэж байгаа байхгүй юу? Яг яаж хийсэн? Яг тэр нь яг баттай биш. Тэгсэн байж магадгүй л идэм билээ. Зөвхөн нэг юм одоо яг оюутан хөхтэй чи ингээд яваадах гэх. Би дүн тавь гэж юм шиг тий. Тэгээд Сианагаас Александра хүртэл хэдэн километр зайтай вэ гэдэг мэдчихэж байна. За. Тэр үед болохоор арай өөр нэг ашигладаг байсан. Гэтэ нэг тийм мэдсэн. Тэгээд яг тухайн үдэд тэр баярын үдэд нэг хөшөө байдаг гэж байгаа байхгүй юу? Александр хотод. Тэр хөшөө сүүдэр тосно. Яагаад тэгэхээр дэлхий чинь дэшиг ингэ бүрэх болчихж байгаа шүү дээ. Яг голд нь болохоор сүүдэргөө болчихгоо жоохон юм болонгод энд ингэ сүүдэр тусна шүү дээ. Тэр хооронд өнцгийн хэмжээд 7 градус гэж гаргасан. Тэгээд буцаагаад нөгөө тойргоос харьцаа бодонгод энэ хоорондоо бас нэг юм 7 градусын үзэг үүсгэж байгаа байхгүй. Тэгээд энэ 7 градуст тэдэн километр хандж жамал 360 градуст хэд хоногдох вэ гэд бодоод тэр бүр амар наривчлаад байгаа гэсэн. Тэр нь 40,200 км. Бидний дэлхийн одоо юу экватор тойрог гэх юм уу? Тойргийн урт. Тий, тойргийн уртанд 40,200. Тэгээд Google-д үзсэн чинь 40,000 гэж гарч ирлээ. Амар наривчлаад байгаа гэсэн. Тэнгүүд за буцаагаад энийгээр бид нар юу болж мэдэх юм хэрэг дэлхийн хэмжээгээ мэдсэн бол нөгөө бахан харьцаануудаа тавиад сар хүртэлх зайгаа мэдчихэв, нар хүртэлх зайгаа мэдчихэв. Зайгаа мэдхээс гадна давхар тэдний тойргийн уртыг бас мэдэх. Тий, тэдний хэмжээнүүдийг мэдчихэв. Тэнгүүд яг юм юм лээ. Сансрын нэг юм хэмжээс гэдэг юм уу тий. Хол ойрыг ч юм уу аль эсвэл хэр том жижиг мэдхэд юм шат тогсорд юм байлээ. Амар сони юм байлээ. шат угсарна. Тий. Юу гэх нэг сарлуу туулаа явардаг гэдэг шүү. Нэг одоо барилга барьдаг ч юм уу? Нэг давхар барилга дээрээ дараагийн барилга бариад тэнгүүд хамгийн хэцүү юм барилга барих болгонд бидэрт нөгөө uncertainty гэсчихэд. Тэгэхээр ер нь жоохон сансрын юу бол жоохон асуудалтай. Ер нь бол precise мэдээхэд. Ер нь бол яг ингэ таамаглах югаар бол мэдж байгаа. Тэгээ бүр яг exact approximately мэдгүй л гэдэг утгаар ярьж байна уу? Тий. Одоо жишээ нь яадаг чи бидний зүгээр л нар хүртэлх цаг хэмжээс маань бид нар дэлхийн радиусаа хэр тодорхойлсноос хамаарах гэдэг болчихж байгаа байхгүй. Тэнгүүд дараагаар бид нар хүртэлх цагаа дараагийн нэг юм дээр ашиглах гэдэг шүү дээ. Энэ харьцааг. Тэнгүүд энэ харьцаагаа бид нар муу мэдсэн байвал дараагийн харьцаа нь бас л муу бүр л муу болоод яваад гэсэн. Илүү холын юм гимчих гэх болгонд улам наривчлалдагдаад байдаг. Гэтэ надад нэг энэ айгу сайн санагдлаа. Одоо жишээл Архимед ч болохоор өөрөө тэрийг педиаслийнх нь хүүхд гэж хэлжсэн шүү дээ. Тэгсэн юм нэ аавынхаа хийсэн юм нэг яах гэхээс илүү тэгээд Аристархус илүү. Тэрний юг оруулсан сонирхолтой юм дээ. Гэтэ мэдээж насны үед бол асар их зөрүүтэй л илүү дээ тий. Энэ нэг 100 жилийн зөрүүтэй хүмүүс байсан баха. Архимед Аристархус хоёр нь. Би л байсан бол манай аав хийсээ л аав нь хийжсэн. Аав нь болохоор хэмжээд
12 дахин том юм байна гэж гаргасан. Aristarchus болохоор 20 дахин том. Ер нь бол тэр тухайн үеийн хүмүүсээс хамгийн сансрыг уудамар төсөлж исэн нь Aristarchus байгаа байхгүй, тэр нь 20 гэдэг. Гэтэ тэр нь стил жижиг байгаа байхгүй юу? Томтой байлээ. За. Тэмээ тийм ер нь бол level Архимедийн юу л юм тэгээ гоё легасиг нөрөглөөсөн байж тийм ингээд өмнөх үеийнхэн заавал аавыгаа лаг болгож харагдуулах биш. Бүгднгийнх нь. Гэтэ ингээд айгу лаг юм а тий одоо ч гэсэн бид нар тийм амар юм креатив ийм гоё хэмжилт хий гэж бодохгүй ш. Зүгээр юу гэх өөрсдөд нь тийм амар лаглаг тоногт хөрөмж байхгүй зүгээр нэг зоосмос хүртэл гараад ирсэн. Одоо ч баг бид нар айгу юм бүр хитрхи юу болсон тий одоо ингээд ямар нэг юм бол Википедиа ч юм уу ChatGPT ороод заавал нэг how many radius in өөрт ямар ч хэмжилтийн багж байхгүй мөртлөө тэр дэлхийн одоо нөгөө circumstance-ыг тэгж амар сайн хэлсэн байгаа нь бүр агуу байхгүй юу? Тэгээ юмыг нэг хөөж сэтгэн бодох чадвар бол супер ээж. Одоо нөгөө би нэг сүүл чамд хэлсэн шүү дээ нөгөө AI улам л нөгөө нэг хүн төрлөختөө креатив юг алаад байна гэдэг. Тэрс янз янзаар судалгаанууд улам одоо тэгж гаргалаа. Санаа зовоодох одоо 100 жилийн дараа ингээ хүн төрлөختөө юм креатив юм гаргаж гоё ингэж туршилтын юм хийн тэр гэж чадах юм болов уу ч гэдэггүй болов. Тэнгүүд одоо харна штэ AI ингээ улам хөгжих туссан заяа. Хүн за ер нь бид нар өөрсдөө бүгдээ яг судлаач гэж бодчих заяа. Судлаач яг датаг гаргад юм уу? Тэгээд би өөрөө асуултын парадоксонд орох гэдэг шүү. Судлаач яг дата гаргад юм уу? Эсвэл дата яг судлаач зөөж би жоохон бодох хэрэгтэй. Одоо ChatGPT яадаг гэж. ChatGPT ийм асуулт бодоод байна чи. Агуу нэг би утсан дээр нэг дарцсан зураг аа энэс. Тэг юм аа. Aristarchus шиг юм ямар олон дурдтайг эрдэмтэд зөндөөд байх тий. Яг гоо энэ нөгөө нэг миний одоо үзэж байгаа хичээлийн багш бид нарт тийм нээлттэй асуулт хайсан байхгүй юу? Судлаач хүн датанд суурилж дүгнэлт гаргах уу? Эсвэл датанд судлаачид суурилж дүгнэлт гаргах уу гэд. Яг гоо энийг зөвөр ингэж дэвшүүлэнгүүтээ цаашдаа одоо ингээд дата бол улам л одоо судлаачаас үл хамааран маш нарийн болоод эхэлнэ. Тэгэхээр ер нь яг судлаач хүн яг датаг нь боловсруулаад ам уу эсвэл бид нэр датагийн зүгээр гаргаж өгдөг болно. За би бүр за энэ сэвэн кат. Тэг тусам нь оруулна. За яг зөөр гол point нь AI мэдээж амар хөгжөөд ахаар бид нэр яг тэрийг дагах хэмжээний супер байж чадахгүй л болч таараад аам шиг л байгаа байхгүй. Тэгэхээр одоо магадгүй тийм нэг мухардл нь яах юм бол эсвэл үгүй юм болов. Бидэд нэг юм судлаач дата бэлдэж өгч юм шиг болоод уу тий. AI-ын судлаач яг үнэ болоо. Тийм. AI-ийнх нь одоо энэ бол зөдөө боолн ч юм уу тий. Бидэд яг ямар зүй тогтолтойг мэдэхгүй. Гэтэ AI олоод өгдөг болохоор. Тийм. Яг одоо л нэг арай ойлгомжтой. Тий.